амгалан айлтгий. Өнөөдрийн хэвлэлийн одоо мэдээ хэвлэлийн бахуурлыг энэ Арапид архитектур констракшн компани 5 давхар барилга дээр барилгын ажил гүйцэтгэж байсан Крүсүк гэгч иргэн одоо өмнөж хүнд гэмтэл учирсантай холбогдсон энэ хэргийн одоо явц байдал энийг хуулийн байгууллага хэрхэн шалгаж байгааг талаар бол арга ярээс нь ээж долгор аав гончиг дурд наран бид одоо мэдээлэл хийж байгаамаа. Тэгэхээр энд хамгийн гол нь юу гэхээр одоо энэ Монголд ардчилсан одоо хувьсгал яснаас хойш 30 жилийн хугацаанд та бидний бүгдийн мэд одоо эрх зүйн хууль эрх зүйн орчин бол доройтож хууль гаргадаг одоо их хурл маань хяналтгүй ганцхан хурл байдаг учраас гаргаж байгаа хууль эрх зүйн зохицуултнууд маш муу байдаг. Тэгэхээр энэ бол барилгын болон эрүүл мэнд боловсрол за байгаль орчин одоо нийгмийн бүхэл салбарт мэдрэгдэж байгаа. Тэгэхээр энэ нэг одоо маш ноцтой нэг жишээ юу гэхээр одоо хөдөлмөрийн аюулгүй байдал хөдөлмөр хамгааллын асуудал бол барилгын салбарт бол үнэхээр одоо доройтсон уулуурхайн салбарт ч гэсэн бол энэ бол маш ноцтой төвшөнд байгаа. Тэгэхээр энэ дээр ямар хэрэгүүд гарч байгаа нэхээр одоо та бүхэн мэдж байгаа контейнер унж одоо гэр бүлийн хүмүүсийг бол дарсан асуудал байж байгаа. Каран эвдэрч бага насны хүүхэдийн амь насыг хохиросон хэрэг байгаа. Ингээд тоолж барахгүй олон хэрэг байгаа боловч энэ хэргийн одоо шалтгаан нөхцөл одоо энэ ийм хэрэг төрлийн хэрэг гарахгүй байх талаар энэ эрхүүхийн байгууллагууд бол ерөөсөө анхаарахгүй тогтолцооны хувьд бол одоо энэ хяналт тавих систем нь бол үнэхээр байхгүй болсон. Ягаад вэ гэхээр мэргэжлийн хяналтын газар гэж нэг л одоо яам шиг нэг газар байдаг боловч тэр нь зөрчил гарсан буюу одоо хүний амь нас сүйдсэний дараа сөржигнж очиж нэг бол дүгнэлт гаргадаг нэг бол хоон бичдэг ийм л одоо төвшөнд байгаа. Яг эрүүл зөв нийгэмд бол барилга бүхэн дээр салбар бүхэн дээр хороо хорин сум бүр дээр бол мэргэжлийн хяналтын бүх байцаагч нар байх ёстой. Ингэжээж нөгөө хяналт сайжирч энэ гэмтгэр гарахаас бол урьдчилан сэргийлсэн ийм одоо нөхцөл байдал үүсэх ёстой маа. За энэ хэргийн хувьд бол одоо 5 сарын 19-нд барилгаас унж гэмтсэн. За энэс хойш 20 хонж байхад нэг ч удаа хохирогчор байцаагаагүй. Шинжээчийн дүгнэлт гаргуулаагүй ийм нөхцөл байдалд бол бид мэдээлэл хийх шаардлагатай гэж үзсэн. Ягаад гэхээр хуулийн байгууллага бол гэмт хэрэг гарсан даруйд одоо хохирогчийг бол байцааж юм уу хохирогчоос ярих чадвартай бол мэдүүлэг аваад за хохирогчид учирсан гэмтлийн зэргийг бол тогтоодог. Тэгэхээр тийм ажил хийгдэхгүйгээр 20 онцсон байдал бол үнэхээр одоо энэ хуулийн байгууллагын одоо хүртэл хэрэг үүсгээгүй явж байгаа. Тэгэхээр энд бол нэгдүгээр хуулийн байгууллагын ажилтнуудын хариуцлагагүй асуудал байгаа. Хоёрдугаард нөгөө бидний яриад байдаг эрүүгийн болон зөрчлийн тухай хуулийн бадаг энд оршиж байгаа. Ягаад тэгэхээр болохгүй бүхнээ шалгахгүй гэсэн зүйлээ бол хууль руу чигдэг. Энэ хуулиас чинь болоод бид нар бол энэ хэрэг үүсгэж чадахгүй байна. Хэрэг үүсэх хугацаа бол үндсэндээ нөгөө сэжигтээр татах асуудал байхгүй болсон учраас хүссэн хэрэгтэй бол үүсгдэг хүсээгүй үүсгдэг байхгүй. Тэгэхээр энэ ностой зөрчлийн хувьд бол хамгийн ностой юу гэхээр хуучин эрүүгийн хууль би авч ирсэн байгаа 2 оны. Энэ эрүүгийн хуульд маш тодорхой заасан байгаа. Юу гэхээр одоо техникийн аюулгүй байдал одоо барилгын одоо журам стандартыг зөрчсөн нөхцөлд бол одоо хариуцлага алдсан этгээдүүдэд эрүүгийн хариуцлага хүлээх заалт байсан. Гэтэл энэ заалтыг эрүүгийн хуулиас хасаад зөрчлийн хуулиар оруулсан. Одоо бол энэ хүний амь нас хохирсон ч юм уу хүнд гэмтүүлсэн асуудлыг бол хүний санаатай хохироосон нэг бол хүнд гэмтүүлсэн гэдэг зүйл ангиар зүйлчилж шалгаж байгаа. Зарим төрлийн ихэнхийг нь бол зөрчлийн хуулиар шалгаж байгаа юм одоо зааг ялгаанууд арилжсан ийм ноцтой нөхцөлд бол эрх зүйн байдал бол их дордож байгаа хохирогчдын байдал.
За. Тэгэхээр энэ одоо аав ээж хоёр нь бол одоо ярих боломж олгоё. Таны асуултанд бол хариулчих. Юу гэхээр энэ бол гэр хорооллын одоо гэр хорооллын дахин төлөвлөлтийн захиалагтай 100 айлд баригдаж байгаа. 5 давхар одоо энэ барилга байгаа. Arapid Architecture Construction гэдэг компани бол барьж байгаа. Тэгэхээр энэ дээр бол захиалагч байгууллага хууль зааснаар хариуцагч гүйцэтгэгч байгууллага бол одоо энэ аюулгүй бүх нөхцөл байдлыг бол хангана гэсэн хууль байгаа. Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хууль, хөдөлмөрийн тухай хууль. Тэгэхээр энэ хуулийн даатгууд бол мөрдөгдөөгөө тодорхой жишээнүүд байгаа. Тэр хойно зургандаа та нар харж байгаа хамгаалтын тор хийгээгүй. За тэр карааны ажиллаж байгаа хүмүүстнүүд мэрэгжлийн бус байсан. Ерөөсөө энэ бүх эрх зүйн харилцааг бол мэдээж хэрэг хуулийн байгууллага шалгаж тогтооно. Гэхдээ хүний биеийн байдал бол хүнд байгаа. Тэр хүн бол өрөөсөн бөөртэй, тэгээд өрөөсөн бөөр нь бяцарсан, илэг нь бол бяцралттай, өрөөсөн хөл нь амьгүй, нурууны яснууд нь бяцарсан, хаалгаанд ороод ингээд гарсан. За ингээд бол дотор ихтнүүд бол бүгд гэмтэлтэй юм байгаа. 5 давхраас унсан хүн шүү дээ. Харин азар амьд үлдсэн одоо байгаа. Тэгэхээр энэ хүний одоо энэ гэмтэл энэ залуу хүн хоёр хүүтэй гэр бүлтэй энэ залуу хүн одоо цаашид бол одоо мэдээж хэрэг одоо тахир дутуу болох ч юм уу, хөгжлийн бэхжтэй болох ч юм уу, тийм ээ. Эмчилгээнд нь одоо мөнгө төгрөг их хэмжээний шаардлагатай ийм нөхцөл байдал байгаа. Тэгээд хохирогчд бас гомдолтой юу нөхөр ерөөсөө тэр байгууллагын зүгээс бас янз бүрийн одоо дэмжлэг тусламж үзүүлэхгүйгээр худлаа амлах бас тийм ээ. Хэвлэл мэдээллийн байгууллагаар бол гарахгүй байх талаар одоо янз бүрийн явуулгууд хийж одоо бас хэрэв мод хэвлэл мэдээллийн хандах юм бол одоо охин төлбөрч өгөхгүй гэсэн ийм зохисгүй үйлдэлүүд явж байгаа учраас энэ хүмүүс бол бас олон нийтэд хандж байгааг та бүхэн бас ойлгож хүлээн авч одоо дэрвдэх засагтынхаа хувьд бол бас олон нийтэд хүргэж ер нь бол энэ барилгын салбарт бол тийм ээ уулуурхайн салбарт ийм төрлийн гэмт гарахаас үссэн зэлэг талаар бас та бүхэн бас мэдээлэл сайн тасч өгнө. За маргааш 11 цагт надаахийн уурхад хятадын уурхад усад гарч 5 Монгол улсын 3 залуу амь ирсэн асуудал 2 сар болж байна. Энэ асуудлаар бид мэдээлэл хийн. Тэгэхээр энийг бол яг би та бүхэн бас ирж энийг бас олон нийтэд дамжуулж өгөөрэй гэж хүсэж байна. За аав та яа. Энд сууж байгаа юм. Тань сууж. Ярих юм байна. Ярих юм байна. сайн байцгаана уу? Би энэ гохирогч хүрэлцэхгүй ээж нэг юм аа. Тийм тэгээд хүмүүс одоо бид нар уг нь насаараа барилгад ажилласан. Одоо 20 жил манай хүн 30 жил барилгын салбарт ажилласан байхгүй манай хүн. Бид нэр бол одоо барилгын салбарын ажлыг бол тэр үедээ бол хийж явсан. Тэгээд миний одоо удамжилж байгаа ч юм уу одоо бидний амьдрал ахуйгаас ч юм уу хүүхэд минийгээр барилгын салбарт одоо ажиллаад ингээд угнууд 5-6 жил ажилласан л та. Тэгээд одоо өнөөдөр нэг иймэрхүү байдалтай болчиход явж байгаа. Тэгээд юу би бол барилгын салбарын энэ зохисгүй ийм ажиллагаанд бол үнэхээр сэтгэл дундуур байна. Ягаад гэвэл бид нэр одоо насаараа барилгад ажилласан улсууд ийм аваар освол 90 тэр үед гарч байгаагүй шүү дээ. Тэгэхдээ одоо энэ хариуцлагагүй байдлаас болоод өчнөө одон залуусууд ингээд гимтээд, бэртээд, үхээд, үрэгдээд хүн яг өөрийнхөө бие дээр ирэхэд л мэдэрдэг юм байна. Би одоо ингээд зурагт ингээд харж байгаа сонсч байсан байхгүй юу? Тэдэн давхраа тэгээд хүн унжиг нь тэдэн давхраас ингээд бэртэж гин нас барж гин. Өнөөдөр яг өөрийн бие дээр ирэхэд хүн ойлгодог юм байна. Тэгэхээр одоо миний хүүгийн биеийн байдал бол үнэхээр хүнд байна. Тий хагалгаанд орсон хагалгаанууд яг амжилттай болсон гэж байгаа юмчнэр. Зүгээр тэгтээ дотор эргэнтэнд бол маш их гэмтэл бэртэл байгаа. Тэгээд тэр үлгэн дээрээ цус суралттай байгаа, уушгиндаа цус суралттай байгаа, өрөөсөн бөөр төрөлхийн өрөөсөн бөөргүй тэгээд өрөөсөн бөөр нь бяцралтай учраас одоо өөр шээж баа тийм асуудлууд маш хүнд байгаа. Тэгээд нөгөө өөр шээж байх юу нэгтний нэгээ сайн суул гарч чадахгүй болохдоо тэр цагаан мах нь эргэж байна. Өөртөө ингээд өдөр болгон завиур нэмэгдээд байгаа байхгүй юу? Тийм шаналтай.
компани зүгээс бид надтай бол ирж уулзаж за бид нар энэ компани ийм удирдах зөвлөлийн усудаа бид нар ингэж байна гэд ирсэн хүн нэг ч байхгүй. Надтай бол яг надтай. Зүгээр энэ аавтайнууд нэг хүн уулзсан гэж байгаа юм. Хоёр хүн ирж. Тэгээд ингээд хэвлэл мэдээлэл ямар нэгэн ярилцлага марилцлага зацах юм уу иймэрхүү юм гаргах юм бол бид нэр хүүгийн төлбөрийг хийхгүй шүү. Хүүгийн имчилгээний төлбөрийг өгөхгүй шүү. Та нар тэрийг татаж авч зогсоо гэсэн шаардлага тавьсан байгаа байхгүй юу? Тэгээд тэр бол одоо зохисгүй л асуудал л да. Тэгээд ер нь тэгээд ар гэрийнхэнд нэрж ирэх ёстой биз дээ тэр улсууч чинь. Одоо энэ хүн чинь хоёрын хоёр налих хүүхдээ. Нэг нь ой 6 сартай, нэг нь 3 настай юм хоёр налих хүүхдээ. Авганд гэртээ хүүхдээ хардаг. Тэгээд өндөр настай аав ээж бид хоёроо тийжээдэг. Ийм л ганц гол хүн байсан байхгүй юу? Тэгтэл өнөөдөр иймэрхүү байдалтай болчиход байж байна. Угаасаа мужаа. Тэр компани 5 жил болоогүй. Тий. Энэ компанид бол 5 жил болоогүй. Энэ компани яг хөө ингээд манай ажлыг ингээд гүйцэтгээд өгөөч гээл тэгэл тэр энэ компанидаар очиод юу тэр цаад нөгөө ажиллаж байгаа дарга марган цаана компанитайгаа гэрээ хийцээ гэсэн байгаа юм. Тэгээд угнууд хагалгааны зардал мардлыг бол 75% юугаас төлсөн байхгүй юу? Эрүүл мэндийн даатгалаас. Бусд тэгээд 25% болохтой зэрэг юу компани зүгээс төлсөн гэж байгаа юм. Тий бага хувийн төлсөн байгаа даа. Гэхдээ надын хувьд бол өнөөдөр яг ингээд тэдэн төгрөг өгч гэсэн юм бол үнэндээ нэг харагдахгүй л. Би долгор гэж. Должингийн долгор. Тэгээд тиймэрхүү байдалтай тэгээд одоо болчихсон тэгээд тэр шүүх цагт анчиг ирж биднээс асууж тэгээд тэр хүн дээр очиж уулзсан юм алга байна. Ер нь тэгээд энэ байдалд одоо нэг ингэсийгээр намчих төлөвөнд ороод байгаа учраас бид нар өнөөдөр нэг ийм ярилцлага өгөөд үзье. Ер нь тэгээд бидний ганцхан бидний үр хүүхэд бишээ дээ. Энээс чинь цааш энэ барилгын салбар иймэрхүү байдалтай явах юм бол гичнээн олон аавын ээж, гичнээн олон үр хүүхэд хагцаж өнчөрөх хинч мэдэхгүй шүү дээ. Нэг иймэрхүү талаас нь бид хамгийн гол нь ярих. Тэгээд хүүгийнхаа одоо цааш тий ямар ч хөдөлмөрийн чадваргүй болчихлоо шүү дээ өнөөдөр. Одоо тэгээд би их хүний хувьд ороод хүүдээ үнэхээр харамсаж байгаа. Ингээд орон зургийн төвчдээр хөдөлж чадахгүй. Нэг төрдөг тэрхэн дээр ингээд суугаад арай ч байх гарч ирж байна. Тэгэхээр хүнд байгаа байхгүй юу? Тэгэхэд компанийн зүгээс үл гайгүй гэсэн шүү дээ. Гэсэн тийм хариултыг л баг өгөөд байгаа юм шиг байгаа юм. Тиймэрхүү л байдалтай байна дөө. Асуух. Өөрийн харьцуулсан байдлаас нь зөвнүүд байгаа тав хүмүүс ойлгоорой. Энэ болохоор хамгаалтыг хийсэн барилгын шийдэл зөв ойлгоорой. Энэ бас ингээд ногоон дороор хамгаалт хийсэн. Яг нь нөгөө доор явж байгаа хүмүүсээр одоо ямар нэгэн үнж осгарахын тулд хамгаалдаг. Дээрээс бас хүн юм ч юм уу осгарах юм бол бас хамгаалдаг. Ийм хамгаалтын турууд татсан ба энд бол ямар ч хамгаалт байхгүй. Та нар энгийн өдөр хангалт мэрэгжлийн хүмүүс энэ байдаг шүү дээ. Ийм байдалтай байна. Гүй нөгөө нэг одоо бид нар чи нөгөө хуучин үеийн ажилчин болохтой зэрэг одоо барилгын яг ямар ажил яаж явагдгийг мэдэхгүй байгаа байхгүй юу? Ингээд гарказны ажил хийдэг гэдэг байгаа. Ингээд одоо нэг юм ингээд тойрсон юуг ингээд хамгаалаад тэр хүнд нь одоо бетон тутгадаг тийм л одоо нэг мужааны л тийм ажил хийдэг байсан. Ер нь тэгээд бидний үед ч одоо ийм байхгүй байлаа шүү дээ. Хөөнигээд ажилд гарах чинь бид нар ч одоо ингээд уншуулад одоо ингээд тэрүүн дээр гарын үсэг зуруулаад ингээд ажилд гардаг бас одоо бол тийм юус алга байна. Тэр хөдөлмөр хамгааллын тийм хуцас мутас хэрэглээж алга байна. Тэгээ аюулгүй байдлын талаас бол үнэхээр өстой юу ч байхгүй байгаа байхгүй юу? Хамгийн гол нь ийм асуудал байгаа шүү. Би тэр компанийхэнд нь үнэндээ л гомдолтой байгаа. Одоо хөдөлмөр хамгааллын холбоотой асуудал тийм ээ. Жишээ нь тендерийг бол чөнгөтэй компаниуд авах гэж байгаа. Анхаар тендерийн хуулиар чөнгөтэй компани гэдэг бол барилгын ямар зөвшөөрөл байхгүй зүгээр л одоо бичиг цаас өгсөн компани аваад тэгээд цаана нь бол ингээд хүйтгэж компани гэдэг нэг компанид өгөөд мэргэжлийн компани. Тэгээ мэргэжлийн компаниуд нь цаашаа ерөөсөө одоо туслан гүйцэтгээд зөвшөөрөлгүй улам байгууллагаар ажил хийлгдэг. Тэгэхээр энэ барилгын салбарын одоо дотоод хяналт хууль зүйн хяналт тогтцоо гэж ерөөсөө байхгүй. Тэгэхээр энэ төрлийн одоо гэмт хэрэг бол одоо байн гарсаар байгаа бөгөөд энэ байгаа одоо тогтцооны нөхцөл хууль эрх зүйн боловсронгуй болгож тухайн одоо объект хөл дээр тавих хяналт ялангуяа захиалагч
гүйцэтгэгч хоёр бол гэрээ байгуулж хөдөлмөр аюулгүй байдлын бүх асуудлыг гэрээнд тусгасан байх хэрэгтэй. Ийм зүйл байна уу гэх асуудлаас би чадвар татвар. Тэгэхээр гэрээнүүдийг бол бид үзээгүй байна. Яг тэгэхээр 20 хоног байхад цагдаагийн байгууллагаас хохирогчоос бол нэг ч асуулт асууж байж байгаагүй. Нөгөө гэмтлийн сэргийн нүүд шинжээсээ тогтоогүй байгаа байхгүй. Надад бол өнгөрөөсөр авах 3 хоногийн хандсан. Би өнөөдөр очиж уулзаад ерөөсөө энэ мартагдж байгаа манай энэ асуудлыг өөрсдөө ч гэсэн бол бид хэвлэл хандмаар яаж ингэ хандсан. Тэр энэ хүмүүсийн хүслийн дагуу бид хандж байгаа. Үнээр хуулийн байгууллага шуурхай байх хэрэгтэй. Яг тэр дурн нь одоо шалгалтаа хийгээд тогтоогоод юм байна. Хамгийн ихтэй хохирогчийг байж байгаа үстэй хүн өргөдөг. Тэгэхээр хохирогчийг ярьж чаддаг бол байцаалтыг аваад мэдүүлгийг аваад тэр үндсэндээ нэг яриг хэлсэн байх уу гэж шуурхай байх хэрэгтэй. Тэгээд энэ хүний гэмтлийг одоо эдгээр хүлээгээд байгаа юм. Шинжээс одоо төлөөг байгаа. Тэгээд одоо нөгөө компанийн хүмүүс янз бүрийн эмч дууч хийж үзүүлээд байна гэж байгаа. Юу гэсэн юм тэр хүмүүс ямар зөвлөгөө хүмүүс энэ чинь хурж хийж үзчихэд элэг нь энэ чинь бол үзчихэд яасан гэдэг элэгний эмч үзчихэд ингэсэн шүү дээ. Энэ чинь хоргоо хавтартай хүн байна элэгний. Тэр чинь гэмтлээс бол тусалсан байх. Тэгээд бид нар хараад бас тийм эмгийн байгууллагуудаар шинжлэх судлууд асар хэмжээнд зардал гаргана. Тэгэхээр энэ эмчилгээний зардлыг хянаж гаргах тийм энэ асуудлыг хэрхэн шуурхай шийдэх юм хамгийн гол нь би цагдаагийн байгууллагууд бол би хөөчгнөө хандж байна. Ийм одоо Монгол хүний амнаас эрсэлсэн Монгол хүн гэмтсэн ерөөсөө хүн гэдэг хүний төлөө байх нийгэм баггүй. Энэ юмд шуурхай байгаа ч юм. Тэгэхээр тэр надаахийн 3 хүнд асуултсан бүр мартсан. Би маш тустай зүйл ярина. Тийм. Тэгэхээр энэ бол ерөөсөө Монгол хүний үнцэн гэж алгаа. Монгол хүнийг бол анхаарч байгаа юм алгаа. Тийм учраас одоо ингээд олон нийт та бүхний дэмжлэгийг бол хүсэж ингэж хандж байгаамаа. За баярлалаа.